Од өндөр суух тавтай морил бий болох хөтлөгчийн хот хуульч агима хэргийн давч нэвтрүүлгийн шинэ дугаараа хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Toki application болон хушгин брендинг Pine Nut Oil Facebook-ийн хуудас ивент итгэж байна. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од өндөр сууг болон NTV телевиз замаг 83.3 107 столгоны од өндөр хажуугаар хүрч байна. За өдрийн мэнд. Өдрийн мэнд төргий. За Apple гэх мэтчлэн томоохон компаниуд ер нь нэг яачих гал байдаг шүү дээ, тий. Тийм. Тэгээд энэ Apple ч одоо тэгээд Samsung гэдэр чи бидний амьдралын салшгүй нэг хэсэг болцсон болохоор эднэртэй холбоотой хэрэг маргаанууд надад л аягүй сонирхолтой байгаад тийм. Тэгэл. Тийм шүү дээ энэ чинь. Эднэрийн алдаа дутагдлыг мэдчихэж л бид нар юмны нас ашиглана шүү дээ, тий. Тий. Одоо жишээлбэл App Store-ыг одоо мэдгүй ч юм байхгүй шүү дээ, тий. Бүхэл аппликейшн бүх юм чинь App Store-оор дамжиж байгаа. Тэгээд өнөөдрийн ярих хэрэг болвол тий технологийн ертөнцийн авраг том компани Apple-ийн аппликейшны ертөнцийн талаар хэлээ ярих гэж байгаа. Энэтэй холбоотой хэрэг маргаан. Дэлхийд яг одоо энэ шүүмжлэл асар өндөр явж байгаа. Хэрэг нь одоо ч гэсэн үргэлжлээд явж байгаа. Ийм асуудлуудыг ярих гэдэг юм аа. Нэг сонирхолтой түүх ярихад та нар аппликейшн гэдэг юм гээд гадаад дээр яриад байна гэнэ. UK гэсэн програм гэж гээд. Програма. Гэтэ програм гэхээр ягаад ч нэг Photoshop mob гэдэг юм нэг тиймэрхүү юм санаанд ороод аппликейшн гэхээр баг илүү ойлгомжтой юм шиг те. Яг энэ нэг хэлний л асуудал ярьсан баг л та. Аппликейшн гэхээр гадаад дээр ярьсан болоод програм гэхээр монголоор ярьсан болох гэдэг юм байна л та. Програм монгол үгүй те. Тийм шүү дээ. За Apple компани одоо iPhone, iPad зэрэг төхөөрөмжүүдээсээ гадна App Store гэдэг аппликейшны одоо дэлгүүр гэж хэлэх үү тий дэлгүүр байдаг. Энийг нь мэдгүй юм байхгүй. Энэ App Store ч өөрөө Apple компани бас орлогын маш том их усүр. За энэ App Store гэдэг энэ дэлгүүрт маш олон аппликейшн хөгжүүлэгч нар бүтээгдэхүүнээ зарж гин. Маш олон хүмүүс Apple-ийн бүх хэрэглэгч нар эндээс аппликейшнуудаа татаж авж гин, төлбөр төлж гин тий. За энэтэй холбоотой ямар хууль зүйн маргаан яг одоо дэлхийд үсчээд явж гин вэ? За хууль шүүхийн байгууллагууд ямар дүгнэлт гаргаад байна вэ гэдэг талаар ярьж өгөх гэж байна. За App Store хэрхэн эхэлсэн бэ гэдэг талаар нь товчхон яриа. 2007 онд бол iPhone танилцуулагдсан тий. Энэ үед ямар нэгэн тийм гурдагч гэдгийн аппликейшнууд утсан дээр нь байдгүйсэн. Гурдагч гэдгийн буюу Apple-аас өөр компаниуд өөр девелоперуудын аппликейшн орж ирээгүй байсан. За 2008 онд Apple компани App Store-оо нээсээ. За ингэснээрээ одоо гол санаа нь бол хэрэглэгчид аюулгүй тийм шалгагдсан, баталгаажсан аппликейшнуудыг нэмж суулгах, ашиглах боломжтой болж байгаа. За нөгөө талаасаа хөгжүүлэгч нар нь ийм нэгдсэн нэг юм платформоор дамжуулаад дэлхийд даяар бүтээгдэхүүнээ одоо зарах, борлуулах, ашиглуулах ийм боломжийг нээж өгөх гэдэг гол санаа зарчимтайгаар гарч ирж байжээ. За 2008 онд гарч ирсэн энэ App Store бол энэ iOS гэх үү? iOS төхөөрөмжүүд дээр Apple-ийн iOS төхөөрөмжүүд дээр одоо аппликейшн суулгах цорын ганц зам болж гарч ирсэн тий. Зөвхөн App Store-оор л дамжуулж суулгах нь тэрнээс биш өөр Samsung бол жишээлбэл өөр дэлгүүрүүд зөндөө суулгаж бас болдог. За тэндээс нь өөр аппликейшнуудыг татаж болно. За Microsoft бол жишээ нь зүгээр нөгөө Exe гэдэг install файл байх юм бол шууд суулгаж болдог тий. За Apple-ийн хувьд бол зөвхөн App Store-оор дамжуулах юм цор ганц замтай. Орлогын загвар нь яг яаж явагддсан бэ гэхээр аппликейшн болон in app purchase хийх юм бол 30% нь орлогын шимтгэлийг нь Apple авд юм байна. За тэгээд 70% нь болохоор хөгжүүлэгч нар нь авдаг. За бас нэг зарим нэг хөнгөлөлтүүд байдаг. Нөгөө subscription хийдэг аппликейшнууд байдаг шүү дээ. Одоо Netflix гэдэг юм уу. Тиймэрхүү төрлийн аппликейшнууд нь ингээд 12 сарын турш ингээд subscription тавьжгаад 13 дахь сараас нь эхлээд тэр нөгөө 30% шимтгэл нь 15% болж буурах гэдэг юм уу. Иймэрхүү зарчимтай явдаг юм байна. За энэ бүх шимтгэл хураамжуудыг Apple Tax буюу Apple-ийн татвар гэж нэрлэдэг болсон. За энэ бүх орлого бол Apple-ийн хувьд маш их
ашиг авчирсан. 2024 оны мэдээлэлээр бол App Store-ын орлого нь 85 тэрбум $. Төрсөн гэж байгаа байхгүй. Ганцхан компани ганцхан зөвхөн App Store шүү дээ тий. Тэр нь л 85 тэрбум $-ын орлого авчирч исэн гэж байгаа байхгүй. За тэгээ эхэндээ App Store чинь одоо инновацийг дэмжсэн тийм ашигтай, найдвартай юм экосистем бүрдүүлж өгөх юм зорилготой байсан тий нэгдсэн нэг юм хяналт шалгалттай нэгдсэн юм App Store-оос бүх юмнуудаа татаж авах хялбар болгох гэдэг юм уу ийм зорилготой байсан. Энэ үед ерөөсөн монопол ч гэдэг юм уу энэ асуудал огт яригддаггүй байсан. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам энэ App Store ч өөрөө монопол этгээд болж эхэлсэн. Одоо Apple компани энэ аппликейшн хөгжүүлэгчдийг зөвхөн өөрийнхөө нөгөө App Store payment-ийг ашиглах тийм шаардлага тулгадаг юм байна. Тийм үү. Тий. Одоо subscription хийх тухайн аппликейшн худалдаж авахд төлбөрийг нь зөвхөн энэ Apple-ийн төлбөрийн системээр л дамжуулж төлөх тийм юутай шаардлагатай гэх юм уу зөвхөн цор ганц замтай. За энэ нь буцаагаад ингээд монополчлыг үүсгэж байгаа гэдэг энэ асуудал одоо яг дэлхийд дахинд хурцаар яригдаж эхэлсэн байгаа. Үүнтэй холбоотойгоор Америкийн нэгдсэн улсад жишээлбэл Apple-ийн эсрэг хэд хэдэн шүүхийн маргаанууд үүссэн байдаг юм байна. Жишээлх юм бол 2024 оны 3 сард Америкийн нэгдсэн улсын хууль зүйн яамнаас Apple-ыг смартфон зах зээлийг монополж байна гэдэг үндслээр шүүхэд өгсөн байдаг. За яамны үндснээр бол Apple-ийн App Store-ын бодлого нь аппликейшн хөгжүүлэгчдийг өөр төлбөрийн систем ашиглахыг хориглодог. За хөгжүүлэгчдийг өөрийн тогтоосон дүрмээрээ удирддаг. Apple компани iPhone-ы экосистемийг бүхэлд нь дангаараа хянаж байна. Энэ нь буцаагаад өрсөлдөөнийг үгүй хийж байна гэдэг энэ үндслээр шүүхэд гомдол гаргасан байдаг юм байна. За Европын холбоонд ч гэсэндээ яг энэ асуудлаар Apple-ийн эсрэг зөндөө асуудлууд гаргаж ирсэн. 2024 оны 3 сард мөн Apple-д 1.3 тэрбум еврогийн торгуул ногдуулчихад байгаа юм байна. За үндсэн нь юу гэж үзэж байна? Тэгэхээр Apple компани энэ аппликейшн хөгжүүлэгчдийг одоо нөгөө дахиад адилхан төлбөрийн системийг сонголт өгдөггүй ерөөсөө. Зөвхөн Apple-аараа л дамжуулж ингэж төлөхийг шаарддаг. Өөр төлбөрийн системийг хориглодог энтэй холбоотойгоор. За тэгээд энэ Европын албаны комиссийн гүйцэтгэх дэд ерөнхийлөгч Маргарет Вестагер гэдэг хүн Apple компани аппликейшн хөгжүүлэгчдийг өөр хямд үйлчилгээний талаар хэрэглэгчдэд мэдээллийг хориглож байна. Энд чинь өөрөө өрсөлдөөнийг үгүй хийж байна гэдэг мэдээллийг гаргаж ирсэн юм байна. За сүүлийн үед энэ Apple-ийн монополийн асуудал нь зөвхөн энэ Америкийн нэгдсэн улс, Европт биш олон улсад шүүхийн маргаануудыг ихээр гаргаж байна. За жишээлх юм бол сая энэ одоо энэ 12 сард Италийн антимонопол буюу одоо шудраг өрсөлдөөн манайхаар бол шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн газар гэж байгаа тийм. Энэнтэй адилхан байгууллага нь Apple-ыг 98.6 сая еврогоор торгосон байна дөнгөж саяхан. За тэгээд энэ нь юутай холбоотой вэ гэхээр Apple-ийн энэ App Tracking Transparency гэдэг юм бодлого байдаг юм байна л та. Одоо ямар учиртай вэ гэхээр өөр гурдагч гэдгийн тэр нэг аппликейшнийг нь татаад ингэнгүүт баталгаажуулалт шаарддаг тий. Энэ нь гурдагч этгээдийн аппликейшн байх юм бол 2 удаагийн тэр баталгаажуулалт шаарддаг юм төлбөрөө төлөхийн тулд. Яг Apple-ийн өөрийнх нь аппликейшн байх юм бол 1 л удаагийн баталгаажуулалт шаарддаг гинэ. Тэгэхээр өөрөөр хэлбэл гурдагч этгээдэд буюу бусад этгээдүүдэд ийм суул одоо юу гэдэг давуу биш байдал үүсгээд өөртөө илүү давуу байдал үүсгээ өөртөө хялбар нөхцөл үүсгэж байгаа. Энэ нь өөрөө өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэж үтсэн ба. Хэрэглэгчд ингэ штэ. Өөр програм аппликейшн суулгалаа гэхэд юу яачин? Хүндрэлтэй. Харин тийм гин. Тэнгүү тэрийг хайчин. Тэнгүүд Apple-х ч амар юм чин. Шууд Apple-х нэг л ашиглана гэсэн үг байна шүү дээ. Тийм. Тэгэхээр өөртөө илүү давуу байдал олоод байна гэж үтсэн байна. За 2025 оны 10 сард Их Британий шүүх Apple-ыг одоо App Store-ын шимтгэлээрээ одоо 1.5 тэрбум паундын одоо торгуул ногдоосон байгаа. Нөгөө шимтгэлтэй нь холбоотойгоор юу гэж үзэж байна гэхээр Apple компани 2015-аас 2020 онд аппликейшн хөгжүүлэгчдээс хэд өндөр шимтгэл авсан байна. Энэ нь шудраг зах зээлийг гажуудуулж байна гэдэг үндслээр торгуул ногдоосон байна. За Бразилд ч гэсэндээ яг адилхан
энэ 12 сард Apple-ийн бас нөө Бразил улсын антимонопол байгууллагаас нь ийм шаардлага нэхэмжлэл тавиад ингээ хоорондоо тохиролцоод App Store-ийнхоо бодлогыг өөрчлөхөөр тохиролцоо хийгээд явж байгаа юм байна. Тэгээд энэ нь бас Европын холбооны улсад шинээр батлагдсан нэг юм хуультай холбоотой. Үүнийг нь жоохон байж дахиад тайлбарлаж өгнө. Нэг хамгийн гол маргааныг нь одоо хоёлаа шууд яриад өгье гэж бодож байна. За. Одоо энэ Apple-ийн эсрэг энэ App Store-той холбоотой хамгийн гол алдартай маргаан бол Epic Games гэдэг компаниг баг мэдчихэж магадгүй энэ Fortnite гэдэг тоглоомыг зохион бүтээсэн алдартай компани байдаг юм байна. За энэ компани Apple-ийн эсрэг 2020 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан хэрэг байдаг юм байна. За энэ маргаан одоо хүртэл үргэлжилж байгаа. За юу болсон бэ гэхээр энэ Epic Games гэдэг компани Apple-ыг 2020 оны 8 сард шүүгээд өгөхдөө энэ App Store-ын доторх энэ төлбөрийн систем байна шүү дээ, тийм. Энэ app purchase энэ нь одоо ингээд зөвхөн Apple-ийн төлбөрийн системийг ашиглахыг шаарддаг. За тэгээ 30% маш өндөр шимтгэл авдаг. За хэрэглэгчдийг өөр төлбөрийн систем ашиглахыг хориглодог. Тэгээд өөр одоо байдлаар төлбөр төлөх линк байршуулахыг бас хориглодог гэж байгаа байхгүй. Тухайн одоо нөгөө iOS систем дотроо тийм линк ашиглахыг хориглодог. За энэ нь хууль зөрчиж байна. Өөрсдийнх нь хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна гэж үзсэн. Apple ингэсэн юм байна. Энэ нөгөө Epic компани энэ Fortnite-д нь ийм линк байршуулаад төлбөрийн шууд төлөх тийм системийг оруулсныхын төлөө App Store-оос хасаа хийсэн юм байна. Тийм үү. Тийм. Тэгээ үүнтэй нь холбоотойгоор ингээд Apple компани монопол байдлаа ашиглаад хууль зөрчиж байна. Америкийн нэгдсэн улсын өрсөлдөөний тухай хууль, Калифорни мужийн одоо шудраг ус өрсөлдөөний тухай хууль зэргийг зөрчиж байна гэж үзээд шүүхэд хандсан байт юм байна. За энэ шүүх хурал 2021 онд анхан шатны шүүхээр хилцүүлэгдсэн. Америкийн нэгдсэн улсын хойд Калифорни мужийн дүүргийн шүүхэд 2021 оны 5 сард хилцүүлэгдээд 9 сард нь шийдвэр гаргасан. Ингэхдээ Apple компани монопол байдалтай гэж бол үзээгүй юм байна. Гэхдээ anti-steering бодлого болол хийсэн байна. Өөрийнхөө давуу байдлыг ашиглаад ингээд одоо бусдын үйл ажиллагаан дээр хязгаарлалт хориг болол тавьсан байна гэж дүгнсэн байгаа. Тэгээд шүүхээс Apple-ыг энэ аппликейшн хөгжүүлэгчдэд гадаад төлбөрийн линк оруулахыг зөвшөөрөхийг даалгасан injunction. Ямар сони юм бэ тий. Тий. Тийм даалгасан шийдвэр гаргасан байна. Би бол үлийн зөвшөөрөхгүй юм байна. Энд чинь миний гаргасан юм шүү дээ. Миний бүтээсэн зүйл шүү дээ. Би энэ дээрээ юугаа байршуулахаа би өөрөө мэдмээр байгаа байхгүй. Үгүй Apple компани ч бүр тэрэн дээр нь маш нарийн хяналт тавьдаг юм байна шүү дээ. Бүр тэр линк байршуулах загвар дизайн дээр нь хүртэл. Харин би Apple байхгүй юу? Би Apple болохоор тэр загвар дизайныг бол би нэг тоохгүй. Тэр линк энэ төр байршуулахыг бол би хүлээн зөвшөөрч чадахгүй. Тэр нь хоригддаг байжгаад сая 21 онд шүүхээр оруулахыг зөвшөөрөө гэд даалгуулсан юм байна шүү дээ. Тэгээд энэ дээр бас Apple компани ч буцаагаад энэ Epic Games гэдэг энэ компаниг сөрөг нэхэмжлэл гаргаа шүүхэд өгчихсөн. Яг тэгэхээр нүүн хэрэглэгчийн гэрээ зөрчсөн гэдэг үндслээр Apple компани зөвшөөрөлгүйгээр линкийг байршуулсан. Хоорондынх нь гэрээн дээр нь байршуулахгүй гэдээ бүр ингэж үүрэг хүлээсэн байсан юм байна. Харин тийм л юм байж таараа. Тий. Мэдээж эн чин монопол газар учраас өөрсдийнхөө стандарт нөхцөлийг шууд тулгачиж байгаа шүү дээ. Тэгээ тэрэн дээр нь гэрээ байгуулагдсан гэж үзээд энэ гэрээгээ Epic Games гэдэг энэ компани зөрчсөн гэдэг үндслээр бас торгуул нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байгаа. Гэхдээ Apple компани нөгөө талдаа энэ гадаад линк оруулахыг зөвшөөрөх шаардлагатай болсон байгаа. За тэгээд давзаалтах шатны шүүх хурал бас болсон. Хоёр тал хоёулаа давзаалтсан. 2023 онд 4 сард нь давзаалтах шатны шүүх хурал ороод за тэгээд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэвээр нь үлдээсэн. Гэхдээ хоёр тал нөгөө дээд шүүхэд хандах эрхтэй учраас нөгөө нэг injunction буюу даалгасан шийдвэрийг хэрэгжилтийг төдөлзүүлсэн юм шийдвэр гарсан. За ингээд байж байтал 2024 онд хоёр тал дээд шүүхэд хандсан боловч дээд шүүхээс хоёр талын гомдлыг аль алийг хүлээж аваагүй улмаас нөгөө даалгасан шийдвэр нь буюу гадаад линкийг байршуулах тэр үүргийг Apple-д хэвээр нь үлдээсэн байна.
гэрээ байгуулсан шүү дээ. Гэрэн дээр линк байрлуулж болохгүй гэдэг заалт байгаа юм байна. Тий. Тэгээ байгаа. Тэр нь өөрөө хууль зөрчиж гинэ гэж шийдчихэж байгаа байхгүй. За бас газрын хууль өөрлөх хэл та тий. Калифорни мужийн хууль явж байгаа шүү дээ тий. За тэгээд энэ тэр даалгасан шийдвэрийн дагуу гадаад линк байршуулахыг зөвшөөрсөн ч гэсэн тэр гадаад төлбөрөөс нь одоо нэг өөр линкээр дамжуулаад төлбөр төлж штэ тий. Тэрнээс нь 27% шимтгэл авах ийм буцаагаад шинэ нөхцөл гаргаад ирсэн байгаа Apple компани. За тэгээд дээрэс нь тэр за яг хожи гадаад линк оруулаад төлбөрийн систем оруулаад ирж болж ин тий. А гэхдээ тэрэн дээр загвар дизайныг чи би хиннаа гэдэг юм хязгаарлалт тавьж гисэн. Тэр нь ямар учиртай гэхээр одоо тэр товчлуур нь тийм ил байх эсгүй тэр линк нь тэгээ тэр нь одоо айц төрүүлэх тийм байж болохгүй. Apple-ийн тэр төлбөрийн юунаас илүү давуу том руу харагдах тийм байдалтай байж болохгүй гэдэг юм. Тийм хязгаарлалтуудыг тавьсан байгаа Apple компани. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхдээ тийм байдлаар хэрэгжүүлж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь дахиад Apple компани энэнийг хүлээн зөвшөөрөхгүй Apple компани injunction-ыг зөрчиж гинэ гэдэг үндслээр дахиад шүүх дандсан. За тэгээд дүүргийн шүүх шинээр гаргасан нэхэмжлийг нь дахиж хэлэлцээд энэ Apple компаниг энэ шүүхийн шийдвэрийг үл хүндэтгсэн байна гэж үзээд энэ 27% шимтгэл авах гэдэг шүү дээ гадаад линкнээс нь. За тэрийг нь хориглох шийдвэр гаргасан байна. За тэгээд яг одоогийн байдлаар шүүх энэ процесс нь ямар явж байна гэхээр 2025 оны 12 сарын 11-нд тойргийн 9-р тойргийн давзаалтах шатны шүүх шинэ шийдвэр гаргачаад байна. За шүүх юу гэж үзэж байна гэхээр Apple-ийн үйлчлэлийг бол contempt буюу шүүхийн шийдвэрийг үл хүндэтгсэн байна гэдгийг бол баталсан. Apple санаатаагаар ингээд хэрэглэгчдийн гадаад сонголтоос холдуулаад тэ ийм шинтгэл бас ногдоосон байна. Энэ нь өөрөө шүүхийн шийдвэрийг үл хүндэтгэж байна гэж бол дүгнсэн. За гэхдээ дүүргийн шүүхийн шийдвэрээс зарим хэсгийг нь хүчингүй болгосон байна. Энэ нь ямар учиртай гэхээр нөгөө нэг гадаад линкээс ингээд авж байгаа 27% шимтгэлийг бүхэлд нь хоригсон өөрөө бас хитрхийн өргөн агуулгатай байна. Харин яг ингээд бодит зардалд суурилсан тийм шимтгэл оруулахыг зөвшөөрөх ёстой гэж үзсэн байна. Өөрөөр хэлбэл шууд 27% гэдэг автоматар зоочж байгаа. Энд чинь өөрөө болохгүй байна гэж үзсэн. За тэгээд линкнийх нь дизайнд тавьсан хязгаарлалтуудыг нь өөрчилсөн байгаа. Одоо Apple-ийн сонголтоос илүү тод байхыг хориглох энэ гэдэг тийм юм бол байж болохгүй гэдгийг нь цуцалсан байна. За Apple-ийн талаас гаргасан энэ injunction-ыг бүр мөсөн цуцлах хүсэлтийг нь хүлээж аваагүй. Apple бол энийг хүлээн зөвшөөрөөгүй шүү дээ. Биднэрт ийм даалгах ёсгүй гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, шүүхээс хүлээж аваагүй байна. За тэгээд энэ шүүх хурал дээр нь бас нэг процесс болсон. Apple компани санхүүгийн захирал Алекс Роман гэж хүн худал мэдүүлэг өгсөн болох нь бас нотлогдсон. Тэгээд энэ тэр 27% шимтгэл гэдэг нь шүү дээ, тэ 3 дахь линкээс авж байгаа. Энийг нь одоо энэ санхүүгийн асуудал хариуцсан захирал нь юу гэж хэлсэн гэхээр Apple компани энийг гаргаж ирээгүй. Бид нар энийг хөндлөнгийн ингэж тооцоо судалгаатаагаар гаргаж ирсэн тоо гэж хэлсэн боловч энэ нь тийм биш болох нь нотлогдсон байдаг. Яалчгүй өөртөө ингээл за 27% гэд тавьсан байна гэдгийг нь гаргаж ирсэн байгаа даа. Дотоод баримтчүүдээр нь гаргаж ирсэн гэсэн. 10% та нар авах гэд өөртөө 27%-ыг нь авсан байна. Тий. За тэгээд үүнээс гадна 2025 оны 5 сард Apple компани энэ Fortnite гэдэг энэ тоглоомыг тэ 3 дахь талын төлбөрийн системтэйгээр App Store-д буцаан оруулахыг зөвшөөрсөө. За ийм гэхдээ Apple энийг хэдийгээр оруулахаар зөвшөөрсөн ч гэсэн энэ шийдвэрийг бас буцаагаад давзаалтж байгаа. Энэ асуудал нараа шийдэгдээгүй байгаа юм билий. За тэгээ энэ хэрэг бол App Store-ын бодлогод том өөрчлөлт авчирсан. Тэ аппликейшн бүтээгч нар гадаад линкийг тэр төлбөрийн системдээ оруулж ирэх боломжийг шинээр нээсэн тийм хэрэг болсон. Тийм байна. Одоо харин одоо явж байгаа шүүх хурлын үр дүнгээс хамаарат аппликейшнүүд ер нь шуурах юм байна тий. Энэ төлбөрөө яаж төлдөг болох вэ гэдэг нь ингээд өөрчлөгдөж магадгүй болчиход байна. За хоёлаа ивент тэтгэгчид танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг хуршин брэнд ивент тэтгэж байгаа. Хуршин брендийн Pine Nut Oil гэдэг сошиал одоо хуудас байж байгаа. За Японы тоогооч Suzuki Yuko гэж хүн байдаг юм байна. За энэ хүн бол хоол бол ам, сэтгэл, биеийг баярлуулах аз жаргалын үндэсээ гэж хэлсэн байдаг юм байна.
За Японы мэрэгжлийн тогоочийн 6 төрлийн зэрэгтэй. За саке болон загасны мастер зэрэг одоо ховор цолтой 18 жил хүүхдийн цэцэрлэгийн галт ухаанд ажиллан эрүүл хооллолт, хүнсний аюулгүй байдлын чиглэлээр гүнзгий судалгаа хийсэн Сузуки Юко тухайн салбартаа нэртэй мэрэгчлэнүүдийн нэг юм байна. За тэрээр 2017-оос 2020 онд Монгол улс дахь Японы элчин сайдын яамд ахлагч тогоочоор ажиллахдаа монголчуудын хоол хүнсний соёл, амтлах хэв маяг, өдөр тутмын хүнсний хэрэглээг сонирхон судалсны үндсэн дээр монголчуудыг зөв хооллож урт наслаасаа гэсэн сэтгэлээр Япон тогооч Юкогийн хүнсний ногоо хоолны ном гэдэг 1-2 бот. За мөн Юкогийн амтны ном гэдэг бас нэг бот номуудыг бичсэн юм байна. За эдгээр бүтээлд Монголд түгээмэл байдаг хүнсний ногоог хэрхэн шинжиж сонгох, яаж хадгалах, ямар эрүүл мэндийн ач тустай талаар зурагтай, ойлгомжтой хэлбэрээр тайлбарсан байдаг юм байна. За түүнчлэн цагаан будааг чиглэг, зажлууртаа 2 өөр аргаар агшаах техник, амталсан будаа хийх, салаатны төрөл бүрийн амтлагч бэлтгэгч жор зэрэг өдөр тутмын галт ухаанд шууд хэрэгжүүлэх боломжтой зөвлөгөөг давхар багтаасан байгаа юм байна. За тэгэхээр энэхүү одоо гайхалтай тогооч маань хушны самар болон хуш модны самрын тосыг ашиглан гаргаж буй шинэ жилийн үдшин ширээн зориулсан жор 12 сарын 15-наас одоо бид хоёрын яриад байгаа хушгин брендийн Pine Nut Oil гэдэг сошиал хуудасаар цацагдаж эхлэдэг байгаа юм байна. За тэгэхээр та бүхэн хуудсыг дагаарай гэж уриалж байгаа юм байна. Үнэхээр гоё юм байна. Самбарын тос үнэхээр эрүүл мэндэд сайн гэдэг. Тэгээд тос нь бүр яг ингээд самар шиг үнэртэй амттай гоё юм байл шүү дээ. Өглөөд нэг халбыг ууж байгаараа ч гэдэг л тий. Эрүүл мэндэд их сайн гэсэн. Тийм. Тэгэхээр энэ одоо гоё тосыг ашиглаж одоо хэрхэн хоол хийж баярын ширээгээ чимэглэх вэ гэдгийг талаар энэ Япон тогооч маань заавар зөвлөгөө өгж байгаа юм байна. Хушгин брендийн Pine Nut Oil гэдэг хуудас байгаа юм байна. За та бүхэн эрүүл амттай хоолнд дурлагч нартай зориулаад ийм тусгай бэлтгэсэн контентийг хүлээж авч үзээрэй. За баярлалаа. За баярлалаа. За энэ Apple компанийн App Store-ын бизнес модель нь шүү дээ, тэ. Яг энэ antitrust буюу өрсөлдөөний эрх зүйн үүднээс ингэж тайлбарлагддаг юм байна. Одоо нэг gatekeeper буюу хаалгач, нэмэх нь өрсөлдөгч, нэмэх нь татвар цуглуулагч, татвар авахч гэх юм уу, тэ. Ингэж томьёологддог юм байна. Бүгдээрээ нэг дор, нэг этгээдэд. Энэ моделийг яагаад хамгийн аюултай хослол гэж үздэг вэ гэдэг талаар жоохон тайлбарлаж өгье. Одоо яагаад дэлхий дээр энийг ингээд App Store-ыг бүгдээрээ улс орнууд буруутгаж байна вэ гэдэг талаар. За antitrust буюу одоо энэ өрсөлдөөний эрх зүй юу шалгадаг юм бэ гэхээр нэгдүгээрт нь зах зээлийг яаж тодорхойлж байна? Зах зээл нь яг хаана байна, тэ? Хоёрдугаарт нь тэр зах зээл дээр ингээд давмгай байдал үүсгэж гин үү? Давмгай нэг доминанс үүсгээд гин үү? За гуравдугаарт нь тэр давмгай байдлаа уруулан ашиглаж гин үү? Өөртөө ашигтайгаар ашиглаж гин үү гэдэг энэ гурван асуултаар л үндсэндээ энэ нэг өрсөлдөөний эрх зүйдээр шалгуур тавьдаг гэсэн үг. Тэгээ яагаад монопол гэж үзээд байна вэ гэхээр за Apple компани бол iPhone-ы экосистемийг бүхэлд нь дангаараа хяндаг. iPhone дээр энэ App Store-оос өөр замаар юм аппликейшн суулгах ямарч боломжгүй, тэ? Одоо Samsung, Microsoft ч гэдэг бусад төсөөдтэй энэ нөгөө юунуудтай харьцуулах юм бол дангаараа л зөвхөн App Store-оос л дамжуулж аппликейшн суулгахаас өөр арга зам байдаггүй. Тэгээд Apple энийг юу гэж үздэг вэ гэхээр бид нар монопол биш ээ. Бид нар Android-тэй өрсөлдөж штэ гэж тайлбарладаг. Тэ. Гэхдээ энийг нь одоо эрх баригч нар болон аппликейшн хөгжүүлэгч нар юу гэж үзэж байна гэхээр энэ iOS application distribution энэ бол өөрөө дангаараа тусдаа юм бүр зах зээл. Яг энэ iPhone-ы утаснууд дээр дангаараа зах зээл болчихсон. За энэн дээр нь Apple компани 100% хяналтаа тавьдаг. Тэ? Энэ дээр ямар ч тийм Android өрсөлдөх тийм боломж байхгүй. Тэгээд давмгай байдал нь бол ерөөсөө бүр хамгийн өндөр хяналттай. Нэг л этгээдийн зөвшөөрөл, нэг л этгээдийн хяналтаар хэрэгжиж байгаа учраас яалтчгүй энэ бол монопол юм аа. iPhone-ы хувьд бол монопол юм аа гэж байгаа. За Google болон одоо нөгөө өөр бусад системүүд байна шүү дээ. Эдгээр чинь өөр тийм задгай аппликейшнуудыг суулгах боломжтой. Өөр. Тэгэхээр энэ харьцуулалт нь бол баг илүү те Microsoft-ыг ч гэсэн харьцуулаад үзэхээр тэгэхээр энэ бол ялчгүй монопол юм а гэж юуны одоо энэ өрсөлдөөний эрх зүйн зүгээс харагдаж байгаа байхгүй. За тэгээд Apple энийг юу гэж тайлбарладаг юм бэ?
яагаад заавал ингээд хүчээр тулгаад Apple-ийн payment төлөхийг шаардаад идэм бэ гэдгийг тайлбарлахдаа за энд бол security асуудал байна. iPhone хэрэглэгч нар найдвартай шалгагдсан тэгээд ийм системээр төлбөрөө төлдөг байх хэрэгтэй. За тэрнээс биш тийм хулгайн аппликейшн ч юм уу янз бүрийн төлбөр автоматар татдаг ч юм тийм юмыг бол хүлээн зөвшөөрөхгүй бид нэр хяналтаа тавина. За тэгээд хоёрдугаарт нь бас privacy буюу нэг мэдээллийн аюулгүй байдал залилангаас хамгаалах энэ бүх системүүдийг бид нэр хянах ёстой. Манай системийг ашиглаж байгаа учраас гэх тээ. За тэгээд дээрэс нь одоо refund систем биш тийм буцаан олголт нь болохоор хэрэглэгч нарт найдвартай байх ёстой. Энийг нь хандл хийж байна. Хэрэв 3 дахь читгэр дээр дамжчих юм бол тэрэн дээр нь бүрэн хяналт тавьж чадахгүй iPhone хэрэглэгч нар одоо мөнгөө буцааж олж чадахгүй байх ч гэдэг юм уу ингэж үзэж байна гэж тийм. Ингэж тайлбарладаг. За гэхдээ энийг antitrust-ийн нүдээр юу гэж харагдаж байна гэхээр энэ Apple Payment-ээр одоо төлбөрийг хийх шаардлага нь өөрөө шимтгэлээс ямар ч зайлсхийх боломжгүй болгож байгаа. Шимтгэл төлөх. Тэ нэг аппликейшн хөгжүүлэгч нар чинь 30% татвараа төлөх ёстой шүү дээ. Эннээс бол ямар ч тийм зайлсхийх боломжгүй юм хүчээр авдаг юм систем үүсгэж байна гэж хэлж байгаа. За тэгээд тэр түрүүний дурдсан хаалгач болон өрсөлдөгч дээрээс нь татвар цуглуулагч гэдгийн хаалгач гэдэг нь ямар учиртай тодорхойлттой вэ гэхээр зах зээлд хэн орж ирэх, хэн гарахыг шийддэг гэдгийг хаалгач гэж хэлээд байгаа. Gatekeeper. Тийм. Тэгээд түрүүнд дурдсан. Тэгээд Apple-ийн хувьд бол App Store нь цоор ганц ингээд аппликейшн суулгах зам. Тэгэхээр энэ App Store дээр хэн байрших уу, хэн байршихгүй байх уу, хэнийг хасах уу гэдгээ Apple дангаараа шийдэд байгаа. Тэ ямар өөрчлөлт одоо тусах ёстой вэ ч гэдэг юм уу. Тэр бүх нөхцөлийг нь хянаж байгаа учраас яалтчгүй хаалгach байгаа даа байхгүй. Энэ хаалттай iOS гэдэг энэ зах зээл чинь өөрөө тусдаа бие даацсан зах зээл байгаад байгаа. Тэг түлхүүрийг нь энэ Apple бариад байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол яалтчгүй gatekeeper өөрөө маш том эрсдлийг үүсгэж байгаа гэсэн үг. За өрсөлдөгч гэж үзээд байгаа нь. Яагаад тэгэхээр энэ App Store дээр Apple ч өөрөө маш олон аппликейшнуудтай. За Apple Music нь Spotify-тай өрсөлддөг ч гэдэг юм уу те. Apple TV, Netflix-тэй өрсөлддөг, Apple Books нь Kindle те. Гэх мэтчлэн өөрөө бас ингээд бусад аппликейшнуудтай өрсөлдөгч болоод орж ирж байдаг. Тэгээд өөрөө өрсөлдөж байгаа мөртлөө өөрөө шүүгч нь байгаа байхгүй юу? Нэг юм талбай дээр. Тийм байна. Тэгээ өөрөө өөртөө давуу байдлыг үүсгэх боломжтой. Энэ түрүүнд ярьсан те Итали улсад болохоор яг энэ чинь болохгүй байна гэд торгуул ногдуулсан байгаад байгаа штэ. 3 дахь читгээд нь төлбөрөө төлөөд аппликейшнийг татахын тулд 2 удаагийн тийм шалгуур баталгаажуулалт шаарддаг бол Apple-ийн аппликейшнууд нь болохоор зөвхөн 1 удаагийн баталгаажуулалтаар шууд суугаад ашиглаад төлбөрөө төлөөд ингээ явах. Илүү амархан арга замтай гэсэн. Тэгэхээр өөрөө тоглогч мөртлөө өөрөө бас шүүгч нь. Би гэсэн бол Kindle-ийг зөвхөн шүү. За тэгээд tax collector буюу одоо татвар авагч гэж хэлээд нь шүү дээ энэ платформын энэ түрүүнд ярьчихсандаа 30%, 15% татвар авдаг тий татвар гэдэг ойлголт нь биш л дээ. Гэхдээ шимтгэл авч байгаа нь өөрөө яг л татвар шиг зайлшгүй нэг төр ингээд чи заавал татвар төлөх ёстой гэдэг шиг энэ App Store-д орохын тулд App Store-оос төлбөрөө төлөөд аппликейшн ашиглахын тулд зайлшгүй төлөх ёстой болчихж байгаа учраас эн чинь татвар цуглуулагч болчиход байгаа. Тэгэхээр энийг маш аюултай хослолоо гэж үздэг учраас монополдоод байна гэж дэлхийн дээр үзэж байна. Тэгээ энэ яалтчгүй ашиг сонирхлын зөрчил үүсгэх юм шиг харагдаж байгаа юм тест. Өрсөлдөөнийг гажуудуулаад ч гэдэг юм уу те. Үгүй. Юу гэж бодож байна энэ дээр? Окей, зааваачлаа. Юу гэж бодож байна? Apple-ийн зөв шүү дээ. Apple тэднийг авах одоо шаардлага байгаагүй шүү дээ. Тэд нар өөрсдийнхөө юмнуудыг борлуулахад болно шүү дээ. Тийм. Тэрэн дээр ингээд хэрвээ өрсөлдөөн гэдэг юм чи өөрөө тэгээ аль ч итгээдэд ижил тэгш үйлчлэх хэрэгтэй. Зүгээр л Kindle-ийн өөрсдөө гар утас гаргаад тэгээд өөрсдийнхөө өгүүлбэрийн системээ хийгээд дэлгүүрээ нэгээд тэгээд Kindle борлуулж болно шүү дээ. Тэр бол тэдний эрх одоо нээлттэй байгаа байхгүй юу? Apple ч өөрөө уцаа хийцэн, энийг хийцэн бүх юмаа ингээд цогцоор нь бүрдүүлчихэд өөрөө экосистем гэж яриад байгаа чи энэ ихгүй. Тийм.
Тэгээд тэр системээ бүрдүүлчихэд тэрэн дээр юм зарах гэсэн үнд за тэгвэл 30% өгчхөө тэгээд зарж болно. Гэхдээ танах тэр манай бүтээгдэхүүн биш учраас би танаа тэр үйл ажиллагааны security гэж сайн мэдэхгүй байна. Тийм учраас 2 3 удаагийн баталгаажуулалт авдгийн шүү. Тэгээд орж ирээрэй гэдэг чинь Apple-ийн зөв байхгүй. Энэ дээр ирээд жишээлбэл ингээд асуулт нь Apple яг энэ чигээр ингээд үргэлжлээд яваад байх юм бол өөр ямар гурдагч гэдгээд ингэж гарч ирэх вэ? Өөр ямар юм шин инновацлог юм гарч ирэх вэ? Дангаараа ингээд монополдоод ингээд яваал байвал яах вэ? Энэ чинь хувийн компани шүү дээ. Явж илээ гэлтэй. Дараагийн компаниуд нь гарч ирээд Samsung. Энэ дээр болохоор яг эрх баригч нар юу гэж үзээ. Яагаад ер нь монополчлыг ингээд дэлхийд даяараа хориглоод ингээд байд юм бэхээр нэг эдгээдэд хитрхи тийм давуу байдал өгчгөрөө эргээд буцаад төрж хянч чадахгүй болно шүү дээ. Гар утас энэ аппликейшн бүх юм дээр хинч хяналт тавьж чадахгүй болно тий. Тэгэхээр үргэлж өрсөлдөөн байх хэвээр мөн гурдагч гэдэг үргэлж боломж нь нээлттэй байх хэвээр юм зарчим. Тэр боломж нь үргэлж нээлттэй л байгаа шүү дээ. Тэр технологийн зөндөө олон компаниуд байгаа шүү дээ. Тэд нар Apple-тай өрсөлдөд өөрсдийнхөө тэр экосистемээ бүрдүүлээд явах гэлтэй. Тэгээ явж л байгаа л да тий. Гэхдээ аль үшээ үүсгэсэн байгаа тэр нэг давуу байдлаа эднэр ашиглаад хязгаарлалт тавиад хориг тавьж болохгүй гэдэг зарчим байгаа байхгүй юу? Үргэлж тэр эрх нь хэдийгээр нээлттэй боловч тийм боломж нь хэрэг байх бай. Нэгэнд зах зээлийг нь эзэлсэн этгээдийн хувьд яах юм? Нэгэнд эзлүүлсэн этгээдэд яах юм? Тэгэхээр хизээж гарч ирэх боломжгүй болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энийг бол үргэлж хориглдог. Нэг юм хэлэхэд би Apple барьдаггүй шүү. Би сүүл одоо нөгөө хятадд чинь iPhone барих нь илүү ер нь тухтай юм билээ. Samsung жоохон хэцүү. Бүх юм Google-тай холбогдчихгонгод хоригонд орчоод идэм лээ. Тэгээд сүүлд барьдаг болж байгаа. Жоохон дасгүй л байгаа гэхгүй юу. Би ч нэг Samsung хэрэглэгч. Тэгээд тентхийн зөндөө утаснууд байгаа шүү дээ. Тэр Huawei интернет лаг юм байл шүү дээ. Тийм. Тэр Huawei-гийн юу чи бүр амар лаг болсон юм лээ шүү дээ. Тэр нөгөө tab map энэ юмнууд нь бүгд л хэрэгэлт юм лээ. Хятад нэрээ тасарч байна. За хэрэг рүү буцаад орцгоё. За тэгээд Европын холбооноос бол энэ Apple-ийн монополчлалтай бол хамгийн идэвхтэй тэмцдэг газраа Европын холбоо. Тэгээд 2024 оны 3 сард нэг юм шинээр хууль баталсан Digital Markets Act гэдэг ийм хууль баталсан байгаа. Тэгээд Apple зэрэг ийм нөгөө gatekeeper буюу хаалгач компаниудын зохицуулах зориулалттай ийм хууль баталсан. За энэ хуулийн дагуу бол Apple компани энэ аппликейшн хөгжүүлэгчдийг өөр дэлгүүр ашиглахыг бас зөвшөөрөх ёстой гэж бол үзээд байгаа. За байж байгаарай. Наа чин тэгэхээр зах зээлд орж ирэх хэн орж ирэх вэ, орж ирэхгүй гэдэг шийдэл байгаа. Apple-ийн төхөөрөмж дээр. За. Ингэж бол үзээд байгаа. За гэхдээ энэ дээр бол бас одоо ч гэсэндээ маргасаар байгаа. Эцлэн шийдвэрлэгдээгүй. За 2024 оны 6 сард Европын комисс Apple-ийн энэ App Store-ын бодлогыг энэ Digital Markets Act-ыг зөрчсөн гэж бол үзсэн. За комисс юу гэж тайлбарлаад байна гэхээр Apple бол энэ аппликейшн хөгжүүлэгчдийг өөр төлбөрийн систем ашиглахыг нь бол хоригддог. Өөрсдийнхөө нөхцөлийг ингэж тулгадаг тий. Эн чинь өөрөө хөгжүүлэгчдийг энэ Apple-д бүр хитрхи хараат болгож байна. Эднэрийн дүрмээр ингээ явхаас өөр аргагүй болгож байна. Ингиж нөгөө дангаараа хяналт тогтоож байгаа нөгөө хууль зөрчиж гинэ гэж үзээд бол торгуул энэ төр тавьсан. За энийг бол зөвшөөрөөгүй учраас одоо ч гэсэн шүүхэд маргаатай явж байгаа. Америкийн нэгдсэн улсад бас зөндөө олон хэрэгүүд компаниудаас Apple-ийн App Store-ын эсрэг үүсгээд явж байгаа юм жишээ зөндөө байна. Жишээлх юм бол 2025 оны 6 дугаар сард Proton AG гэдэг компани Apple-ийн эсрэг энэ монополчлалын эсрэг шүүхийн маргаанд нэгдсэн байна. За тэд нар юу гэж үзэж байна гэхээр энэ App Store-ын бодлого нь одоо компаниудыг ихээхэн дарамтанд оруулж байна. Тэгээ үйл ажиллагаанд нь үргэлж юм хяналт тавьж хөндлөнгөөс оролцдгоо гэсэн агуулгатайгаар бас гомдол гаргасан байгаа юм. Тэгээ 2025 оны 12 сард Америкийн нэгдсэн улсын давж заалдах шатны шүүх Apple-ийн эсрэг одоо энэ class action гаргахыг бол зөвшөөрсөн байгаад байгаа юм байна. Тэгээ 3 дахь нэхэмжлэгч одоо шүүхэд хандаад ингээд App Store-ын бодлого нь iPhone хэрэглэгчдийг илүү өндөр үнээр ингээд аппликейшн худалдаж авахд хүргэж гин тэ. За тэгээ дээрэс нь нөгөө сонголтгүйгээр төлбөр төлөгч гэдэг юм уу. Өөрөөр хэлбэл үн хямд байх боломжийг хаагаад байгаа. Энэ бүхэн ингээд монополчлал хийгээд байна
гэдэг дээр шүүх шийдэх юм байна. Одоогоор маргаан явжлаа гэсэн. За хоёлаа ивент итгэжтэй танилцуулъя. За өнөөдрийн дугаарыг Future of Lifestyle Toki application ивент итгэж байгаа. За өнөөдөр хоёр цэсийг танилцуулна. Toki машин гэдэг цэс байна. За машинтай хэрэглэгчид маань зогсоолын төлбөр, татвар торгуул, даатгал, цахилгаан машин цэнэглэх зэрэг бүх үйлчлэгийг нэг дороос авах боломжтой. За татвар торгуул төлөх цэс бол их гоё байж байгаа. Хизээч яаж дөрөв төрчөө торгуулчаа байлаа те. Тэгээ тэр доороо Токио гаргаж ирээд төлчих юм бол 50% хөнгөлөлттэй юм байна шүү дээ. Татвар чинь. Хугацаа хурцсах тусам торгуул ингээ нэмэгдээд явах юм билээ. 14 хоногийн дараа 100% болоод яадаг гэдэг ч үлээ бас нэг тийм шатлал байдаг юм байлээ. За тэгэхээр торгуул төлөх их амархан болсон байна. За мөн Токиод ажиж жолоочд маань он дуустал Токиогоор зогсоолын төлбөрийг төлөх бүртээ 10% хөнгөлөлтөд ирэх. За мөн дата ирэх, топ моторс үйлчилгээний хөнгөлөлт, power bank төрөөслөх хэрэгүүдээ сонгоод авах боломжтой. За мөн Petrovis, Сод Монгол, M-Oil, Eco Oil зэрэг шатхан түгээх станцаар үйлчлүүлэхдээ Toki кредит ашиглаад төлбөрөө зээлээр төлөх боломжтой. За Toki кредит гэдэг нь энэ Toki аппликейшн дотор байдаг цахим зээл юм байлаа. Токиг нэвтэрсэн баг 2000 гаруй байгууллага байдаг гинэ. За дэлгүүрүүд юу гэдгийг те энэ шатхан түгээх станц гэдэг. Энэ бүх газраас зээлээр юм авах боломжтой юм бэл. Яг нэг мөнгөгүй тулцсан үед бол яг Токио гаргаж ирээл цахим зээлээ аваад тэгээд ашиглаж байна. За энэгээр харин бэлэн мөнгө гаргаж авах боломжгүй. За хариуцлагагүй нөхдүүдэд дэмий юмд мөнгө өрөхөөс сэргийлээд Toki гэх маань одоо ийм гоё үйлчлэгээ гаргасан байна. За Toki аппликейшнийг App Store-оос татах нь шүү. За зөвхөн App Store биш ээ, Play Store гэдэг бүх за дэлгүүрүүдээр байж байгаа. Саяхан Токиогоор нөгөө машиныхаа даатгалыг бас хийлгсэн. Нөгөө тэмцэс бас байт юм лээ шүү дээ. Тэгээд нөгөө юу яачаар хүсэлт явуулчаар Токиогоос бас холбогдоод ингээд зааварчилгаа зөвлөгөө энэ төр өгөөд яаж даатгалдаа явах вэ гэдэг. Ерөөсөө маш амархан болцсон юм билэ. Тэрний үйлчлэгийг саяхан авсан. Энд одоо өмнө ч даатгал төлнө мөлнө гэдэг бол татвар төлнө гэдэг бол очоод юм мөнгө тушаагаал хэцүү байлаа шүү дээ. Одоо бол зүгээр орон даатгалж байгаа л. Маар ингээд шалгаад их амар болцсон байлээ. За Токиод баярлалаа. За баярлалаа. За тэгээд одоогийн байдлаар энэ Apple компани юугээл маргаад явж гинэ үү гэхээр те болцсон гэдэг одоо чи өдөр шиг л маргажал байгаа байхгүй. Тэгээ Apple-ийн гол байр суурь нь яг энэ дэр юу гэж байна вэ гэхээр security бол биднэрт нэгэн тэргүүний асуудал. Аюулгүй байдал. Бид нар энэ дээр бүрэн хянаж яг тэгэхээр бид нар хариуцлага бас давхар хүлээж байна тий. Гурдагч этгээдийн аппликейшны алдаа, төлбөрийн системийн алдаанаас болоод манай хэрэглэгч нар хохирох учраас бид нар үүнийг нэн тэргүүний асуудал болгож хяналтаа хэрэгжүүлдэг. Тэгээ дээрэс нь чанарын хяналтыг бол бид нар байнга хийх шаардлагатай. Тухайн аппликейшнууд нь тий ингээ босон болоогүй байх юм мэдээж байх юм бол бас болохгүй л байх л та. Тэгэхээр бид нар бол quality control-ыг байнга хийх шаардлагатай гэж ийм байр суурьтайгаар өөрсдийгөө хамгаалдаг. За одоо шүүхүүдийн тэ энэ дэлхийд даяар одоо явж байгаа маргаануудын шүүхүүдийн байр суурь юу гэж нэхэр мэдээж бол аюулгүй байдал чухлаа. Энийгээ та нар хамгаалах ёстой. Гэхдээ та нар өрсөлдөөнийг бүр мөсөн хаах тийм шалтгаан болж болохгүй. Өрсөлдөөнийг та нар хизээч ингэж бүр мөсөн хаах, хязгаарлах тийм этгээд байж болохгүй гэдэг ийм байр суурьдтай явж гин. За тэгээд ер нь бол магадгүй удахгүй iPhone хэрэглэгч нар ийм App Store-оос өөр ийм аппликейшн суулгадаг дэлгүүртэй болж магадгүй л юм тий. Гэтэ дахиад энэ дээр ярихад аюулгүй байдал дахиад яригдах бах яг энэ дээр тий. Одоо Google, Samsung дээр энэ төр ярьдаг штэ. Тэр зураг эдитэлдэг аппликейшнууд нь жишээлбэл ингээд хууль бусаар төлбөр татсан энээс болоод олон хүмүүс хохирсон ч гэдэг юм уу аппликейшнуудаар дамжиж бас хийгддэг заллингууд байна те энэ бүхэн дээр дахиад аюулгүй байдлын асуудлууд яригдах бах те тэгэд энэ маргаан яаж өрнөхийг бүгдээрээ харцгаая тэг шимтгэл энэ төр багасаад магадгүй аппликейшнуудын үнэ буурах юм билүү одоо яг эд өрнөж байгаа маргаан учраас харж бай да. За баярлалаа гээ. Маш сонирхолтой дугаар байлаа. Би бол Apple-ийн талд би бол бүтээгчийн талд байгаа. Чин бүтээгч юугаа хийнэ гэдэг чинь түүний дур шүү дээ уг нь. Тэрэн дээр хажуунаас нь орж ирээд чи энэ дээр ингээч гэд заавар зөвлөгөө өгөөд ингэ тушаал өгөөд байх бол надад утгагүй санагдчихна. Гэхдээ яг монополи хуулиэд дэлхийн эдийн засаг ч юм уу юу чинь зах зээл дээр макро түвшиндээ яаж явдаг юм байгаа тий. Тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ хүн болгон өөр өөрийн бодолтой байх хэрэгтэй.
За өнөөдрийн дугаарыг маань хушгин брендинг Pine Nut Oil Facebook хуудас болон Future of Lifestyle Tokyo application event тэтгэлээ. Өнөөдрийн дугаар за ер нь манай нэвтрүүлэг маань YouTube-ийн хот мөндөр сувг болон NTV телевизээр замун 83.3 107 стилгэний хот мөндөр хажуугаар хүрлээ. За ийм маш их баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх нь үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Удаагшлын банкны дансгаа 4191 Тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар Од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.